За ингээд шинэ ерөнхий сайдын маань нэр дэвшиж байгаа энэ хугацаа бол гадаад дотоод эдийн засгийн хувьд бол нэлээд хүнд орчоо ингэж бүгдээрээ л яригдчихэж байгаа. Нэг талаас бол тийм нүүрсний үн 44% унсан. Үнийн хувьд ч буурж байна. Тоо хэмжээний хувьд ч буурж байна. Энэ байдлаараа явах юм бол 2.3-аас 2.5 их найдаар улсын төсөв тасрах эрсдэлтэй гэдээ яригдж байгаа. Гэхдээ энийг нөгөө талаас нь харуул боломж واخгүй. 2020 он буюу одоогоос яг 4 жилийн өмнө манай Монгол улсын нийт төсөв 13.9 их найд байсан. Урсгал зардал 10.8 их найд байсан. Сая 25 онд төсвийг 33.4 их найдаар баталсан. Урсгал зардлыг 25.3 их найдаар баталсан. Энэ 4 жилийн дотор гэхтэл зөвхөн урсгал зардал 2.5 дахин нэмэгдсэн байна. 20 онд төр явж л байсан, төрийн үйлчлэгээнүүд хүрдгээрээ хурж л байсан. Урсгал зардал үндсэндээ 2.5 дахин нэмэгдчихэд байдаг. Өнөөдөр худлах хуурмаг явдал, хулгай зэлгээл ихсэж байгаа болохоос биш энэ бүтээмжтэй байдал алдагдсан. Тийм учраас танд асуух зүйл нэгдүгээрт байгаа. Энэ урсгал зардлыг ерөөсөө богино хугацаанд 20%, дунд хугацаанд 50% хүртэл бууруулаач. Ингэж байж манай Монгол улсын төсөв эдийн засаг гадаадын энэ уулуурхан хамааралтай үнийн бууралтаас хамгаалагдах юм байна. Өнөөдөр 25-26 их найдын бид нэр урсгал зардалтай байхад энэ нүүрсний үн алт цэсийн үн жоохон хөдлөх төдийдл бид нар байнга ийм эмзэг байдалтай байна. Хоёрдугаар тийм их хэмжээний урсгал зардалтай байхад хөрөнгө оруулалт хийх ямар ч орчин бүрдэггүй. Энэ тал дээр нэг тодорхой хариулт өгөөч. Хоёр дахь асуулт нь өнөөдөр иргэд аж ахуйн нэгжийн татврын болон нийгмийн даатгалын ачаалал дээд хэмжээнд туллаа. Үүнийг та 20%-аар бууруулж чадах уу? Ойрын үед. Ер нь бол энэ дээр эрс шийдэмгий арга хэмжээ авахгүй бол одоо бизнес аж ахуйн нэгжүүд иргэдүүд бүсээ чангалаад тартагтаа туллаа шүү. Гуравдугаарт хөдөө аж ахуйн тухай ярьдаг 170 гаруй малчин өрх 400 гаруй шууд тэр хөдөө аж ахуйд даруйдаг нүүдлийн малчин иргэд байж. Ноос, ноолуур, махын бүгдийг бид нэр худалдан авах нэгдсэн тогтолцоо байхгүйгаас дөнгөж улирлын шин чанартай Оросын чой, Хятадын чой, чэнжүүд орж ирдэг. Эдгээр нь худалдаа авахдаа өөрөө шиг нь тэндээ авчдаг. Малчтад өгөөж байдаггүй. Үндэсний хүнсний тогтолцоо, үндэсний энэ нүүдлийн мал аж ахуйн тогтолцоогоо хийж бид нар энэ үр өгөөжийг малчтаа өргүүлэх боломжтой. Энэ тал дээр та ямар бодлого баримталж ажиллах вэ гэдэг асуудал. За сүүлийн асуулт парламентын засаглалыг хэрхэн За зандан читэр дарга хариулт өгье. За төсвийн тодголыг 7 хоног хөргөн барина. За урсгал зардлыг бууруулах асуудлаар бол энэ урсгал зардлын өсөлтийн дийлэнх хэсгийг нь цалин өслийн нэмэлт эзэлж байгаа. Нийгмийн даатгал халамжийн тэтгэмжийн өсөлт энэ бүхэн нийлээд бараг л нэг их найд. Энийг бууруулахад бол хүндрэлтэй. Нэгт олгож байгаа цалин өсийг иргэд тэтгэмжийг бууруулахад хүндрэлтэй. Багш эмчнэрийн цалин нэмийгээл ярьж байгаа болохоос бууруулъя гэж нэг ч хүн ярихгүй. Харин 2025 онд бусдаар гүйцэтгүүлэхээр төлөвлөсөн урсгал зардал бол 1.9 их найд төгрөгийн зардал байгаа. Бараа үйлчилгээний зардал 1.2 их найд байгаа. За хөрөнгө оруулалтын 7.6 их найд төгрөгийн зардлуудад таналт, хэмнэлт, зардлын бууралт хийх нь чиглэлийг баримтлахаас өөр замгүй байна. За нөгөө талдаа бол татврын хувьд бол энэ бүсээ чангалж байгаа үед, төр бүсээ чангалж байгаа үед ингэж зардлаа бууруулж байгаа үед татврыг тэгээд тэд эдэн хувь бууруулчихна гэж шууд хэлэх боломжгүй. Ер нь бол харин ч импортын зарим хэрэглэн дээр нөгөө валютын аншийг өсгөөд байгаа энэ импортын зарим хэрэглэн дээр тухайлбал өндөр үнэтэй виски мискгээд оруулж идэг энэ 270 сая долларын архи тэмх импортоор авч байна. Энэ дээр импортын татврыг нэмэгдүүлэх. За энэ автомашины татвар Улаанбаатарын төвчрлээс ахуулаад энэ тансаг үнэтэй өндөр үнэтэй автомашинуудын татварыг бас анхаарах. Гэх мэтлэн ийм бодлогын төлөвлөлтүүдийг хийх заашгүй шаардлага болно. Нийт ард иргэдийнхээ мастер авчруулах татврын дарамтыг бууруулад харин тансаг хэрэглээ гэж нэрлэж байгаа хэд өндөр үнэтэй хэрэглэн дээр
татвар оногдуулах, арх тамхин дээр татвар, импортын арх тамхин дээр татвар оногдуулах ийм болцоо, ийм шаардлага бол гарна гэж бодож байна. За ер нь бол малын түүхийдийг үн цэнтэй болгохын тулд боловсруулалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэмэн үртгэгчийн гэсэн бүтээгдэхүүн ноолуур арьс ширээ боловсруулаад гаргадаг болох, түүхийг нь гаргадаг болох гэдэг олон хөтөлбөрөө цагаан хөтөлбөрийн түвшинд хэрэгжиж байгаа. Гэхдээ энэ дотор мал аж ахуйн салбарын бүтээмж маш муу байна. Манай экспортын 94% нь нүүр, салт, цэс, жонш гэдэг одоо уул уурхай бүтээгдэхүүн. Харин дөнгөж 6% нь мал аж ахуйн бүтээгдэхүүн. Энэ 6%-ийн дийлэнх нь ноолуур, түүхийг нь боловсруулаад гарч байгаа 327 орчим сая долларын түүхийн ноолуур. За дээр нь жоохон мах экспортлж байна. Ингээ үндсэндээ бол манай экспортын салбар маань тэр чигээр олгор болсон. 90 онд бол 80% нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлдог байсан юм билээ. Тийм учраас энэ эдийн мал аж ахуйн салбараа дэмжих бодлого маань өөрөө мал аж ахуйн салбарын бүтээмжтэй нийгмийн эдийн засгийн нөхцөл байдалтай нь уялдаж зохиц өөрчлөлт хийхгүйгээр малын түүхийдийн ашиглалтыг сайжруулах боломжгүй болчиход байгаа. Судалгаагаар малчдын аж ахуйн мал аж ахуйн ер нь нийт орлогынхоо 52%-ийг одоо 50 гаруй хувийг махнаас 40%-ийг ноолуураас гарч байгаа. Өөр нөгөө сүүн бүтээгдэхүүн арьс ширнээс олж чадахгүй байна. Жишээнд улсын хэмжээнд 19 сая ширхэг арьс ширэг бэлтгэх боломжтой гэсэн тооцоо өгдөг боловч малчид ердөө талыг нь худалдан борлуулж чадчихна. Жилдээ өөрөөр 10 сая орчим арьс ширнэхий хаягдж байна. Малчдын дөнгөж 17% нь эндэгчүүлсэн даатгалд хамрагдж байна. Тэг ингээд ер нь малчдынхаа талаар хийж байгаа энэ малчин өрхийн аж ахуйгаас сардаа олж байгаа нэг 630 орчим мянган төгрөгийн орлого гэж тооцвол нөгөө улсаас олгож байгаа тэтгэмж, хүүхдийн мөнгө энэтэйгээ уялдаад нэг амиа аргацаасан байдлаасаа салахгүй дийлэнх малчтна. Тэгэхээр мал аж ахуйн салбарт бол бүтээмжийн хувьсгал хийж өөрчлөлт хийхгүй бол За банзрагчийн төвшин гишүүн тодруулжсавь. За мал аж ахуй бүтээмжгүй гэж байгаа чинь бидний зохион байгуулалтын асуудал л да. Малчин өрх болгоноос шууд одоо үйлдвэрлүү түүхэд материалын тавих тээвэр логистикийн зардалууд бол асар. Түүнийг харин нэгдсэн тогтолцоо системд оруулаж үндэсний логистикийг хийгээд эдийн засгийн бүтээмжтэй тэр тогтолцоо руу шилжүүлэх асуудал ярьж байгаа. Та энийг бас сайн судлаад үзээрэй гэдгийг бас хэлэх байна. За хоёрдугаар татварын асуудал бол дээд хэмжээндээ тулсаа. Энэ бүтээмжийн асуудал ярьж байгаа шүү. Одоо зохиолбол энэ олон жилүүдийн дотор бид нар валютын ханшиг өсгөд байгаа ганцхан зүйл нь шатхуунаа дотооддоо үйлдвэрлэх болох асуудал шүү дээ. Тэгэхээр энэ татварыг одоо хэрэглээ буруулахаас илүү дотооддоо бүтээмжтэй явуулах хэрэгтэй. Тэр урсгал зардал бол үр ашиггүй байгаа нь инфляцийг нэмэгдүүлж байгаа гэдгийг хэлэх ёстой. Харин сангийн яам дээр сүүлийн үед судалгаа хийгээд урсгал зардлыг огцон буруулах хэд хэдэн хувилбар бас боловсруулсан байж байгаа. Нэлээд боломжийн хувилбарууд бас байгаа гэж харж байгаа. Та тэрэн дээр бас ажиллаж энэ урсгал зардлыг огцон буруулнаа. Ер нь энийг цаашдаа дараад За зандаж тэр дарга нэмж хариулъя. за ер нь энэ мал аж ахуйн тогтолцоо маань биш үү? Нэг малчин шогшиж очиод Улаанбаатарт ч юм уу аймгийн төв орж ноос ноолуур махар ширээ боловсруулах болцоогүй учраас хорчооны тухай эрх зүйн шинжилгээг улсын хурлаас хийсэн юм аа. Гэхдээ энэ малчин өрхийн нэгдсэн холбооны тухай хууль мөнх холбооны хууль гэж зохиц байгаа. Энэ бол дэлхийн нийтийн жишг бол энэ мал аж ахуй түүхийд бэлтгэлийн тогтолцоо үйлдвэрлэгчтэй холбох тогтолцоог бол манайх шиг нүүдлийн мал аж ахуйн улсад ийм бүтэц бий болгож иж хэрэгжүүлэхээс өөр зам байхгүй. Ингэж бүтээмж дээжлэхгүйгээр нэг малчин угаасаа энэ онлын хувьд амаа аргацаасаа аж ахуй бүтээмж дээжлүүлэх болцоогүй гэдэг ийм салбар байна. Ийм учраас энэ дээр тодорхой чиглэлийн энэ хорчоожуулалт олон улсын жишгчдэр хуучин нэгдлийн тогтолцоог сэргээх гэдэг юм биш, түүхийд бэлтгэлийн тогтолцоо үйлдвэрчтэй холбогдох тогтолцоог чанар стандарт бий болгохгүйгээр үйлдвэрлэл түүхэн үед бэлтгэх нь илүүч харьцаа тогтохгүй юм ч учраас шинэ хорчоо. За банзрагчийн төвшин гишүүн дахин тодруулжсавь. за хоршооны тухай та бас их болгоомжтой ирэхгүй бол эн чинь нүүдлийн мал аж ахуйгаа эрхэлдэг хэдийн иргэдийн ажил хөдөлмөрийн хуваарлалт руу орох гэдэг байгаа. Харин таны хэлж байгаагаар яг тэр нэг малчин тодорхой үйлдвэрлэл логистик руугаа нэгдсэн системээр хөрж бүтээмжтэй ажиллах тухай энэ бодлогуудыг бол бас бодож явах нь бас зүйтэй байгаа гэж ингэж бодож байна. Төрөний тэр сангийн яам дээр байж байгаа зарлуудын асуудал дээр би бас тодорхой төвшөнд бас хамтраад ажиллахад бэлэн байгаа. Урсгал зардлыг
одоогоос 20%-аас дээш хуваар бууруулж иж бид нар энэ уул уурхайн баялагын үнийн бууралтаас эдийн засгаа тогтворжуулах энэ бодлого руу шилжих юм байгаа шүү гэдгийг танд бас хэлье. За зандан шитрэг дарга хариулт өгье. За ер нь Адам Смитийн ч гэсэн аж тодорхойлтууд хөдөлмөрийн хуваарлт биш үү? Нэг малчин хийж чадах зүйл, малчтын бүлэг орчоо хийж чадах зүйл гэдэг энэ бол энээс өөр зам байхгүй гэдэг нь онол практикийн түвшин ч гэсэн батлагдсан зүйл учраас яг нүүдлийн мал аж ахуйг бүтээмжийг дэвшлүүлэх бол тийм л чиглэл гарах байх. Энийг харин оновчтой болох асуудал яригдана. Энэ талаар одоо та бас судалж хамтарч ажиллавал сайн байна. Урсгал зардлын чиглэлч гэсэн ойлгомжтой нөгөө баялагын хараал гэдэг шиг түүхүүдийн өсөлтөөс шалтгаалаад орлого буур нь урсгал зардал хэд өссөн учраас энэ гап зөрүү өсөж байгаа. Энэ бол таны самал зөв боловч цалин тэтгэвэр тэтгэмжийг бууруулах ямарч болцоогүй гэдгийг л бид ойлгох. Урсгал зардлыг ихэнх нь дийлэнх нь цалин тэтгэвэр тэтгэмж байх учраас. Зүгээр бүтээмжийн шинжилгээр 1.7 их 80 тэр саяны урсгал зардлуудыг танах тийм бололцоонууд бол янз бүр яг тоон дээр чөтгөр детальд байдаг учраас тоонд байдаг учраас энэ талаар та бас саналаа хэлээд төсвийн тодтол дээр бас оролцоод ажиллаарай. Дараа 7 хоногт уран барихад гэж. За 90-нд орж Батуулд гишүүн асуулт асууя.